Ерхий сайдын зүгээс бол нэг үүрэг даалгавар өгч байгаа шүү дээ. Энэ бол одоо засаглаа гэж байгаа. Засгал. Хэвлэл мэдээлэлээр янз бүрийн одоо буруу ташаа ойлголтуудыг өгсөн, энэ коронавирус дээр улс төр хийх гэж оролдсон хүний өвчин зовлон дээр тоглох гэсэн ийм одоо санаа бодолтой бас хүмүүс байгаа. Энийг бид нар мэдэрч байгаа. Энэ хүмүүстээ хариуцлага тооцох хэрэгтэй. Хариуцлага тооцох хэрэгтэй. Өөрийнх нь иргэн гадаад улс оронд нялх нойтон үр хүүхдүүд маань, хөгшин настай эмээ өвөөнөр, жирэмсэн эхчүүд, ядарсан зүдэрсэн хүмүүс хүний нутагт бөглөгдсөн, төгжигдсөн, мөнгө төгрөг байхгүй, орох орон байхгүй, эмнэлэг домдгоор явсан, эрүүл мэнд нь муудсан ийм хүмүүсээ иргэдээ Монгол улс татаж авах ёстой. Энэ бол үндсэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй, эрүүл мэндэд хамгаалуулах эрхтэй шүү үндсэн хуулиар. Энэ хүрээнд Монгол улсын төр засаг үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож байгаа. Тийм учраас одоо энэ авчирсан хүмүүсээ 20 цэрийн дэглэмд яг цаг хугацаанд нь байлгах ёстой. Бид нар энэ гаднаас тусгай чиг үүргийн онгоц нисгэж чартраар энэ иргэдэд татаж авахдаа ийм байдал үүснэ гэдэг урьдчилан тооцоолж чадсан учраас иргэдэд янз бүрийн одоо халдвар гадагшаа алдахгүйгээр бид нар барьж авч чадлаа шүү дээ. Нэг өсөндөө одоо вакуумчлсан орчинд авчираад 20 цэрийн дэглэмийг сахиулаад дүрм журмынхаа дагуу ажиллаж байна. Нэг ч Монгол хүний амь нас битгий эрсдээсэ гэдэг үүднээс бид ажиллах